Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ мөрөөдөл үеийн нэвтрүүлгийн 11 дахь хичээлийн 21 дахь дугаар эзний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр бид наран тул зах дээр хүрэлцэн ирсэн байна. За мөрөөдөл үеийн нэвтрүүлэгт 2 жилийн өмнө буюу 2015 онд хаяглан ирсэн нэгэн захидлын эзний хүсэл мөрөөдлийг бид биелүүлэхээр ирсэн байгаа. За тэгэхээр энэ отхон чулуун маань нөхөр нь зурдаар нас арсан өргөлгөөлсөн эмэгтэй байгаа. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй 2 охинтойгоо амьдардаг. Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл тэр дундаа уран чимээгч маань бас бидний нэвтрүүлгийг үзээд одоо энэ захидлын эзний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр манай энд нэгдээд за илүү цагаараа ажиллаж олсон мөнгөө бидэнд явуулж энэ айлыг орон гэртээ олохоор бас бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудаа бас энэ ташрамд бас маш ихээр баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. Отхон чулуун мөрөөдлийн нэвтрүүлэгт одоо 2 жилийн өмнө захидлагдсан учраас бол одоо бид нарыг бол өнөөдөр ирнэ гэж бас бодоочгүй байгаа. Мэдээ захидлагдсанаа магадгүй мартцсан байгаа. Тэгэхээр энэ айлдаа очоод бас биднийг ирэхийг мэдээгүй учраас бас хэрхэн хүлээж авах нь гэрээ ачаад ямар ч сан очие. Ингээд энэ айлтайг очиж танилцахаар бүгдээрээ гэрээ ачаад явцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Даны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид наран тул захаас гараад дараагийн 27 дугаар хороонд амьдардаг отхон чулуун их хаан гэрт ирсэн байна. Тэгэхээр бид хайжгаад гэрийг олоод ирсэн. Энд ямар ч нэг айл гэрийн түрээсэлдэг. Тэгээд өөрөө энэ чинь амьдардаг 2 охин сургууль явцсан байгаа гэдэг мэдээлэл бид нар хорооны ажилтангаас авсан байгаа. Тэгээд одоо гэртээ ирсэн байгаах гэж бодож ингээд бүгдээр хамтдаа гэрлэн орцгоё. Зүгээр явсан уу, зүгээргүй явсан уу? Бид нэр урьдчилсан байдлаар судлахад бол гэр нь нэлээ нар салхи гэрэлтсэн дан бүрээстэй тийм гэр байгаа. Тэгэхээр одоо гэртээ байна уу ямар ч гэсэн гэрлэн орцгоё бүгдээр. Хүн байна уу? Хөөе. Сайн байна уу? Отхон чулуун гээд мөн үү? За. Орж болох уу? Ороо. За. Сайн байна уу та? За. Миний ярьж байгааг сонсож байна уу? Нэг солигтой сонсохгүй л юм. За. Монгол ойролцоо ярихгүй. За, ажил юу хийж байна та? Ажил авахгүй. 2 чих юм дуулахгүй. Тэгээ ердөө тийм юу авахгүй. Ажилд орох гэхлээр цугаасаа тэгээд юм сонсохгүй болохоор буруу дөрөв юм хийж мэгээд уг нь бар тэр гүрсэх гэж юм л дээ. За. Тэгээ манай нөхөр өнгөрөөд одоо 4-5 жил болж. Тэгээ одоо нэг сая нэг юм группуд орсон. 14 дугаар оролт юу жижиг орцны жижиг хийгээд. За. Тэгээд манай баг охин юу л да уг нь 4-р анги хэвчтэй. 1 жил завсардаад хизэл ном хийх ямар ч боломж авахгүй. Тэгээд орцны хонгол тэгээд энэ жил нэг юм тэгээд нэг хичээлдээ нэлээд таараа багсна. Одоо яанаа төгс одоо нэг хэцүү байна гэдэг. Том охин хэдгээр анги? Том одоо энэ жил 9-р анги төгсөж байна. За. Та ямар мэрэгчлээ залуудаа юу хийж ийсэн? Залууд өөр нь ажил хийж байгаагүй. Уг нь тоогооч мэрэгчлээ дээ. Хэдэн төгрөгийн орлоготой байна? Өрхөө орлого Ажил хийхгүй гэхлээр амьдралаа та яаж залгуулж байна? Амьдралаа яах вэ тэгээд нэг энэ тэнд нэг айл амтнд юм хийж өгöd нэг тусалцаад тэгээд энэ хоёр халамж гэж 140 авдیں۔ За. Тийм тэгээд байцгааж байна да. Нөхөр нь юу идэх хүн байсан? Манай нөхөр нь бар дээр гүршг гэдэг ус. 2 хүүхдээ аваад юу ч нэг орт нь жижиг хийгээд үзье гэж бодоод. Тэгээ энэ мө хоёрыг аваад. Тэгээд яг өөрөө орохоор авах гэхлээр зугаасаа тэгээд бацал хийчихлээ. Тэгээд энэ 2 хүүхэд чинь бас л таалдаад юм нэхэд. Тэгээд одоо яах вэ? Тэгээд одоо бас нэг өөрөө бас нэг бахан имчилгээ хийлгээд одоо ингээд явчихлаа. Чихэн сонсохгүй байгаа дээ нөө. Чих байхгүй. 62 орсон л да. Нэг 2 охин хүүхэдтэй болохдоо ч бас л хэцүү юм л да. Энэ бидгуурын нэрэн дээр охин бидгуурын нэрэн дээр. Одоо хэцүү юм юу вэ? Нэг сайхан гэсэн өөр нэг сайхан хашаа ороод гэр оронтой болчихмол тэгээд
хэсэг давгаа хаа одоо тэгээд групп мөрөвт орсон тэгээд энэ хоёр төчн тэгээд халамж тогтоох гэсэн чинь нилээ явсан халамж тогтоох гэсэн чинь энэ хоёр хүүхдүүд хоёулаа тэр хүний нэр дээр биш хоёулаа миний нэр дээр тэгээд өнгөрсөн хүн дээр зүгwaasаа яадгүй л эцэг тогтоох үглэмэл л дээ угаасаа. Сарынхаа мөнгөөр юу юундаа хүргэж байна? Сарынхаа мөнгөийг юу юунд зарцуулж байна? Сарын мөнгө ч одоо тэгэл энэ хоёр хүүхдэд чинь сургуулиас наашаа цаашаа гэл одоо том анги болох төр чинь би даалт маал тэгэл нөгөө юм уу тог мог гэрэл мэрлэндээ. Өвөл энэ гэрт яаж өвлцсөн? Өвөл яах вэ тэгэл өдөр төр 40 баг нарын судаанаас нэг судаа гарам төлөөсөө тулаад хүмүүстээ уус. Энэ хэний гэрээ? Энэ манай хэтүү хүүхд ингэрэл. За тэгээд яа түрээсэлт юм уу та хэдэн төгрөг өгдгийн сарда? Сарда хэдэн төгрөг өгдөг? Сарын 140 мянга л. Одоо тэгээд хамгийн гол нь энэ хоёрын хотод амьдрахаас л өөр юм. Амьдралд хамгийн хүнд үе нь хизээ байв? Хүнд үеч одоо тэгэхэд ямар ч нэг өнгөрснөхийн дараа яаж энэ хоёр хүүхдийг тийж ийнэ гэсэн тийм бодол их л байсан дөө. Хүнд муухай харуулах, хүний дор орж гэсэн тийм бодол байсан. Тэгээд энэ хоёрын төдөл амьдрахаас өөр байхгүй. Яаж яагаад энэ хоёроо юмтай болгох л тэр миний л үүрэг. Тэгээ одоо та за хоёр охиныг ядаж нэг орон гэртээ олгочих юмсан гэж юм. Тэгээд өөрөө ажил хийж чаддгүй. Одоо яад юм тэгээд аргаал олно да. Ямар ч өвчнгөө болоход байх л та. Би одоо болох юм болоод болохгүй юм болохгүй л байх л. Одоо манай том охин ч одоо 9-р анги энэ жилээс л ганцаар сургуульд явж. Нохоноос явах. Ээж аваач ээж ирээч. Тэгээ сая бас нэг сая наадмаараа бас хэсэг унаад ш. Тэгээ яасан бол гэсэн чинь тархины цусан хангамжийн нарийнсэл таар байна. Ямар ч гэсэн мэдрэлийн хүчтэй болчихсон болов гэж одоо энийгээ л ааж эндээ л санаас зовж ихэл зовж үччихлээ. Тэгээ харин гайгүй нэг туслан төлөөлгээд. Орцонд уг нь гэрт байснаас орцны жижүүр хийгээд ажил хийгээд мөнгө аваа явж ивэл дээр байсан юм шүү. Тэгээд тэр орцонд чи яг бааж хийх газар нөхцөл байхгүй. Хоёрдугаар тижэл хийх нөхцөл байх. Орой өөз ингээд галзуу солиотой амтаа ойролцоос ороод. Нөгөө нөхцөл заавал бас л хэцүүлтэй. Тэгээ хоолундаа яаж болгож ин та? Хоолундаа яах вэ одоо тэгээд дэлгүүр юунаас хооронд нуу юу? Халамжаас халамжийн хооронд дэлгүүртэлтэй найдвартай газар пассворд үзүүлдэг. Найдвартай газар. Пассвортаа тавьчих тийм үү? Тийм, пассворд. Одоо та тэгээд нэг биеэ эрүүл олгочвол ажил хий гэж бодож байна уу? Биеэ эрүүл олгочвол ажил хий гэж бодож байна уу? Одоо ямар ч нэг юм хийн дээ. Одоо тэгээд чаддгүй л юм. Одоо надаа юу олох вэ? Одоо дүүлээ. Одоо орчны жижигүрэнд орчны цэвэрлэгч нь л ер нь шууд хулд ажиллах та. Хэдэн төгрөгийн цалин авдаг юм тийм? Орчны жижигүр хийгээд хэдэн төгрөг авдаг юм? Цалин. Орчны жижигүр хийгээд ер нь 3 байртай би чинь юу 2 байртай. 5 давхрын нэг байр юу 9 давхрын нэг орчтой байсан. 300 гаргаад авчдаг. Би ч бас тархиндаа бас жоохон нөлөө байх шиг л байгаа. Одоо нөлөө байлаа гэдэг. Таны жигч нь угаасаа төрөлхийн дүлээ юм уу? Зүгээр яг гимтлээс олцсон юм уу? Энэ гимтлээс л болсон баг. Гимтэл одоо юу гам хийгээгүйгээс л болсон баг та. Өн тэрнээс үл ийм дүлээ байгаагүй юм байгаа ч тийм. Байгаагүй. Бичиг мөн үү? Би уг нь юугаар л яасан да? Таны бичсэн захиа мөн үү? Нөгөө 14 дугаар хоролд байхад бичсэн захиа мөн байна. Би нэг дэлгүүрийн охиныг хэцтэй бичүүлдэг бас нэг иймэрхүү амьдралтай юм ба. Энэ захиа яагаад надад байна гэж бодож ин та? Нөгөө нэг миний гэртээ оолыг гэд яасан аргаа мараад нэг бичсэн захиатай юм да. Энэ яагаад ингэтлээ их бод. Би үдцэл гэдэг юм да. Тэгээд хамгийн гол нь тэгээд тэр нэвтрүүлгээр чинь тийм байна, ийм байна. Ингэж имчилтэй гэдэг юм. За энэ бүтгэн байна гэсэн. Тэр юугаар л явсан юм байна л да. За мөрөөдлийн хэлдэг нэвтрүүлгээс явж байна. За би ч хамаа намбаг юм байна. Хамаа намбаг ярьсан уу? Хамаа намбаг угаасаа. Тийм.
Тэгээ яагчлаа уучлаарай. Тэгээд энэ хулгай юм байна гэж үзэж үнэлээд юм л та хөргөн. За яах гэж ирсэн байна бид нэр? Та гадралж гин үү? Одоо ямар ч нэг орж амьдрал ах үгэн сонирхоо яадгийн эдгийн жил яад ямархан амьдарч байгаа юм бол тал гэж ирсэн баг та. Ямар ч энэ хаягн дээр байдаг айл юм уу байдгүй айл юм уу гэсэн юм. За санаа хүмүүстэй уулзах гэж. Хүмүүс минь мороод хүслэгийнээр туссан. Би бүр өстө ядраад аргавараад бүр дургтнаа тагтаагаад бүр энэ л одоо орц англиар л явах юм өмнө. Нэлээд дутаад. Англиар явж гинэ би гэдэл битсэн байна. Юм бодож санахгүйсэн. Ер нь солиохон ер нь хилцдэг. Тэр нь чамар гэдэг. Дотроо боглоод бодоо. Манай том бод ингээ дотроо ингээ боглоо яваад байна. Чи яагаад нэгээд ингээд шууд хилцээд тэгэн бол нэг сэтгэл онгоод энэ чинь ингээд бүр боглоод ингээд биендээ барьчиж өрдөө тийм юм байдгүй. Нээлттэй юм хөө тий одоо ээж нь надад юу яа. За тэгэхээр өнөөдөр таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ирсэн юм аа. Бид нэр гадаа гэрээ ачаад аваад ирсэн. Танд гэр оронтой болох гээд баярлалаа. Уучлаарай, гоцорч ирсэн дуучлаарай бид нарыг. Зүгээр. Би стэнч хотлоо гэдэг юм байна да. Өвчтэй зовлон төвөндөл тусалдаг л газар байсан тэгээд энэ өнгөрсөн байна да гэдэг. Энэ ч хэдэн жилийн дараа юу? 2 жилийн дараа бид нар ирж ийн тань дээр. Чаа. Таны захиаг 2 жил хадгалж байгаа. За Солонгост байгаа монголчууд таныг орон гэртээ болгоход илүү цагаараа ажиллаад тэгээд өнөөдөр таныг баярлуулах га танай гэр бүлийг баярлуулах гад бид өргөө цагаан гэр гадаа аваад ирсэн. Одоо ингээ бүгдээрээ гэрээ тосч авъя дөхөө гарч. За. Дэсэд ингээ одоосоо. Одоо энэ хоёрыг амьдрахгүй яах вэ? Энэ хоёр хөлтөд. Хоёр хүүхдтэйгээ ирэхээс өмнө гэрээ барья дөхөө. За тэгээ заагаар идэг бол хоёлаа. За наш. Барьж өгөөд явъя. Бид нар барьж өгөөд явъя. Та барьж чадахгүй шүү дээ. Агшаага онгоолч. Хүний хорвоо тэндүүжин дэлгээр харгүй замаар урагшалхаа хүсэл мөрөөдөл биелэх юрөөтэй сайхан бүхнийг далан Тэглэрээ бас хүрээдэг мартаагүй юм байна да хөөрхөн. Нэг ийм янтан байгаа юм байна да гэдэг хүрээдэг. Худлаа юм байна уу гэ та мартсан байсан уу? Би марсан байсан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Танайх нүүрс төлдөг, манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаар тавьсан. Ороод ир нааша. Цооц. Утлаг орж байгаа манайх сэрүүх. Шалны хадaalтай үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Бэх. Би голохт болчих. Үгүй чи олны мэдгээр минь зам дээрээ тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддог. Эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Байгалийн реклама өрөвдөх эрүүл мэндийг болсон ч гэсэн чанартай шалтны хаалтан дээр юм байна. Минжсан. Агоозын урлагийн мэдрэмжтэй болж олонний дунд өөртөө ихтэй төгс төлөвлөр харагдахыг хүсэж байна уу? Эрүүл гуайлаг бие галбиртай болж өссөн хэмжээндээ хүртлээ туран хөдөлгөөний эвсэлтэй болж йогоор хичээлхийг хүсдэг бол Дэрэм сургалтын төвийг зориор манайх Монгол Ардын бүжиг, балет, салса, бачата, кизомба, цэнгэнд бүх төрлийн бүжгийн сургалтыг танд сан болгож байна. Анхан дунд гүнзгий шатны сургалтуудаас өөрийн дуртай бүжгийн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. мөн урлагийн мэрэгжлийн сургуулийн эсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа л бидэнд хандаарай. Таныг мөрөөдлийн бүжгийн ертөнцид өрж байна.
Харилцах утас 96 96 15 59. Мөрөөдөл бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтан нар бүгдийг Хин ирж байна. Та чи яста барс дээр ачаа зөөж исэн юм шиг үүрж явах шүү дээ. Том охин ирж байгаа юм уу? Хичээлээ тараад ирж байгаа юм уу? За ээж нь сая юм илүү өгөө юу? За юу болж ийн гэж бодож байна? Аа Дахиад хичээнэ ТV студиэд тэгээд мөрөөдлийн үеийн нэвтрүүлгээс танаад хүсэл мөрөөдлийн биелүүлэх гээд орон гэрдээ болох гээд өнөөдөр өргөө цагаан гэр авчирж байгаамаа. Сэтгэл нь ямар вэ? Уг нь хичээлээс нь ирэхээс өмнө барьчих гэсэн чи арай амтсангүй. Баяртай нөө. За гэр нь хүүтэн нэмгхэн тэгээд түрээсэлдэг болохоор жаахан хэцүү байсан уу? Ээжтэйгээ загтлагдсан одоо хотлоо юм байна да гэд ярьжсэн үү? Үгүй мартсан л байсан тэр үедээ тэгэл ээж шууд унгаар явуулж исэн амар санаж. Тэгээд тэр тэгэж өгснөөс хойш нэг санаагүй. Зураг дээр бас үчижсэн. За хоёлаа гэрлэг орж хуцаа солио тэгээ гэрээ хамт барилцээ дэх үү? Ээж нь биенийхээ өвддөм байж тээ. Тийм өнөөг л бас нөгөө имлэгээр яваад бит хоёр. Тэгээд нэг ямаршсэн. Ээжтэй хэр тусалж ийн ээж нь би энэ нилээн таарахын өвддөг юм байна. Сонсгол нь нилээн муу юм байна. Тийм ер нь юм сонсдгоо штеп. Нэг хүмүүн амт ирвэл хажууд нь байж юу байхгүй л тэгэл юм сонсохгүй. Тэгээд ойрд бол өдөр болгон л имлэгээр гүнгэлээ. Өнөөдөр нэг хамт явсан. Шинжлэх хөвгтөн тэгээд нэгтгэд хагалгаанд орно гэжсэн. Юу нэг хагалгаанд орох юм? Нэг эмгтээчүүдийн хагалгаан гэлээ юм дээр орно гэжсэн. Тэгээд гэр орон түрээсэлдэг. За тэгэл мөнгө төгрөг ээж нь хажууд нь өвдөд энэ гэхлээр чамд хэцүү байдгүй. хэцүү байт. Одоо яа гэж боддгийг. Одоо яасан ч хэцүү юм дээ. Одоо яамар чи ажил хийх үү яах уу гэл боддгоо юу гэж боддгийг. Сурдан сургуулаа төгсөж л гэж боддог. Сургуулаа төгсөөд сурыг гэж бодож гинөө яа гэж бодож байна. Сурвал гэж бодож байгаа. Хараа хоёроо төгсөөд. Тэгээд мэргэжилтэй ажилтай бол. Их сургуульд орё гэж бодож гинөө. Их сургуульд орчууд онд сурч чадах уу? Зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтан нар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ яагаад юм хэцүү юм дэ одоо ангийнх нь ингээд за өмс сууж байгаа гэдэл чамд хэцүү юм зөндөөл тохиолддог баг. Тэгэхээр тэр үед ээжээ яах вэ гэдэл ээжтэй юу гэж ярьдгүү? Ээж бол гайгүй харуулал өнөөс тутаахгүй гэж бодлоо. Одоо орон гэртээ олчлоо. Тэгэхээр ээж нь ирүүл олчвол болж гинөө яаж ийн? Ээж ирүүлээ байвал тэгэл болох л. Тэгвэл төгсөөд ажил хийхсэн гэж бодож байна уу? Хичээлээсэн хийж байгаа л өсөөл хичээлээ хийгээл болох л ах гэж. Ээж хүчингүлээ байвал тэгэл. сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ гэртээ болсон болохоор одоо энэ гэрийн Солонгост байгаа монголчууд илүү цагаараа ажиллаад танай гэрийн захиаг үзээд тэгээд энэ айлд орон гэртээ болгоё гэд Солонгост байгаа монголчуудаас гэр авч өгүүлж байгаа юм. Маш их баярлж байна. Бидний цолонго ойлгоод өгч байгаа амар их баярлж. Тэгээд гэрээ цэрлээд гэрээ өөдөн татаад ээж хайчиг хариулаад мундаг мэрэгчлээ хүн болоорой. За баярлалаа. Биднэрт гэр авч өгсөн Солонгос монголчуудаа маш их баярлж байна.
Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид бүгд наримт Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа хамтраад энэ удаад Отгон чулууныхаа гэр бүл өргөө цагаан гэрийн өнөөдөр барьж өглөө. За бид өдрөөс эхлээд одоо оройны 10 цаг болсон байна. Нэлээ орой болсон байна. Та гурийнхаа сэтгэлийг сонсох нь зөвлөө гэж бодож байна. Тэгэхээр түрүүхэн ярьжсэн мөрөөдлийн нэвтрүүлгийнхэн 2 жилийн өмнө захиа бичихэд эргээд мартцсан байсан, алга болсон, худлаа юм байлээ гэж ярьжсэн. Одоо ингээд гэрээ барьсан байхад сэтгэл нь ямар байна? Оо сайхан байна. Мөрөөдөл бэлнгээд анх удаж явахдаа бас л энэ юу ч гэсэн энэ хандж үзье гэж бодсон чинь тэгээд загтал нэлээд удаан бичлээ тэгээд за энэ ч бүтэхгүй юм шиг байна даа гэж бодоод тэгээд яаж нэг хоёр хүүхдтэйг нэг ор хоронтой олгоцоо яа да тэгээд үнэндээ их ядарч байсан их завж байсан болохоор бат хэцүүлээс тэгсэн чинь өнөөдөр ангийн үнтэй ороод ирсэн чинь би өөртөө ч итгэсэнгүй арайч үгүй байлгүй гэж бодсон чинь ядарсан цагт минь их тусалсан та нарт их баярлаа. Хүний газар бие бодоод сайн л явахгүй бол адилхан ядарчж бас өөрийн төрсөн үр хөвгцгээ бат дүүнэрсгээ хайрлаад бид гурав гэр ороо авчихсан та хэдтэй маш их баярлаа да. Хичнээн зүтгээд бүтээгээд дийлэхгүй юм одоо тэгэл та бүхнийхээ цагаан сэтгэлийн тусалцаагаар тэгээд боллоо. Та бүхэнд маш их баярлаа. За охины хувьд Маш их баяртай байна. Тэгээд хичээлээсээ ирээд итгээгүй байсан. Тэгээд их гайхсан. Жинхэнэ мөрөөдөл биелнэ гэдгийг үзлээ. Маш их баяртай. санаа зовж исэн гол асуудал нь бас өөрийн гэсэн орон гэртээ болох шүү дээ тий. Тэгэхээр ямар ч сан гэртээ боллоо дахиад гэрийн түрээсгээд олон жил гэр оронгүй явсан. Тэгэхээр өөрийн гэсэн гэр оронтой болж байгаа. Тэгэхээр энэ мэдрэмж бол хамгийн сайхан байх гэж бодож байна. Тийм хамгийн сайхан мэдрэмж. Маш их баяртай. За мэдээж тэгэлгүй яг үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань за амралтгүйгээр ажиллаад тэр мөнгөө одоо та гурыг орон гэртээ болгоё гэд мөнгөө цуглуулад бидэн лөө явуулаад өнөөдөр энэ сайхан гэрийг бид нэр барьж өглөө. Тэгэхээр яг энэ цаг мөчид Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа та бүхний төлөө ажил хийсэн энэ залуучууд нэгэнд орж цуглалцсан байгаа. Тэгэхээр энэ хэдтэйгээ бас холбоо бариад та гурийн баярсан сэтгэлийг бас хуваалцъя гэж бодож байна. Отгон чулуугчтэйгээ хоёр охинтой байна. Баяр хүргэж байна. За энэ гурван маань баярлаа. Жигтэй ихэн байна. Одоо сэтгэлээ хэлэх байхаа. Отгон чулуун байна. Та нар зүмжөр сайн бидтэй. Ажил төрөл гайгүй юу? Та хэдтэй их баярлсан шүү. Орох оронтой гэр оронтой болгож өгсөн чинь. За тэгээд отгон чулуугчтэй одоо эрүүлийг хадж байгаа сайхны үчээ тэгээд энэ Солонгост ажиллаж байгаа амьдарч байгаа одоо монголчууд маань бүгдээрээ бас сайхан сэтгэлээ бич нэг ч гэсэн хүний амьдралыг бас гээд сайхан болгож байгаа би хүмүүс баяртай байна. Тэгээд эрүүлийг хадж байгаа сайхны үсээ хоёр төлөвтэй бас урлагийн өндөр амжилт хүсье. Эрдэм номдоо хичээгээ сайн хүн болцоорой гэж одоо сууж байгаа хичээл нь бас ирүүж байна. Та нарт маш их баярлсан шүү. Маш их баяртай байна. Өндөр ажил хүсье. Ахын тэгээд одоо хичээл номоо сайн шамдаад сайн хүн болоорой. За. Баярлаа. За бие сан бодож байгаараа доо. Бүр хүүхдгээ дүүнэрсгээ хайрлаж авсан чинь баярлалаа шүү. Сайн байна уу? Сайн. Шингэртээ орцох гоё байна ахын доо. Гоё. Ахын доо тэгээд сайн хичээл номондоо сайн шамдаад сайн сурна шүү дээ. За. За сайн байна уу? За бидний монголчуудын төлөөд энэ бидний ард өчнөнд олон хүмүүс аялал бодолтой мэдэж байна. Ингээд манай монгол хүмүүс ив нэгтэй бид нар чинь санаа нэгтэй нэгиндээ дэм жаахан ч гэсэн харуулад энэ гурван ихч маань оюун чулуун ихч маань хоёр хүүхэдтэйгээ
Дулаахан гэр наа. Энэ үйлсээр ганц болцоогүй сонгогчдод Египтууд хятад янз бүрийн улс орны хүмүүсүүд хамтран олж ямар ч орны үндэсний хүмүүс адилхан нэг санаатай байдгийн байна гэдгийг харуулах хүсэж юм аа бид. Баярлалаа. Маш их баярлалаа. Усан өндөр баян өдөр Монголын маань нэг ч гэсэн айлтдаас авч жаргал бэлгэлж байгаа бол бид бүхэн өчигдөр одоо бас нэг өдрийн хөтөлмөрөөр ингээд зориулаад ингээд тийм ээ бас ингэж одоо бас баяртай байна. Урнааштай бас маш их баярлалаа. Тэгээ энэ монголчууд бас нутгаас гарахаараа бие нэг их дэмждэг юм байна. Дотроо бас бие нэг бүрэлдээ их дэмжих хэрэгтэй юм байна гэдгийг бас энэ дэшүнд бол ихийг хүсэж байна. Тэгээ танайг бол тасархаа хүсээрөө. Баярлалаа. Харин оронд ажил хийж байгаа ч амьдарч байгаа сурч байгаа ч гэсэн бас сэтгэл гаргаад та бүхэн тусалж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлийнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Танайх нүүрс төлдөг, манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаар тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Өтгөг орж байгаа манайх сэрүүхэн. Шалны халаалтыг үздэг. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би голхт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зам дээрээ тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалгаар хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддог. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Байгалийн экологи үр хөвгтөх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минжсан. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа маш их баярлалаа. Мөрөөллийн нэвтрүүлэгтэй хамтран энэ айлыг орон гэртээ олоход нь тусалсан Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань чин сэтгэлээсээ тусалж хандаа өргөж энэ айлыг сайхан өргөө цагаан орон гэртээ болгоход тусалсан. Тэгэхээр мөн бас ганц цоож ах мөнх атахтаа бас маш их баярлалаа гэж хэлмээрээ энэ гэрийг бас барилдсан, энэ гэрийг бас хүргэж ирээд бас нэг хувь нэмрээ оруулсан. Тэгэхээр сэтгэл ямар вэ? Одоо айл орон гэртээ болгосондоо бас баяртай байна. За баярлалаа. Тэглгүй яах вэ? Мөрөөллийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэлээ. Ингээд эх 7 хоногт хин энийг хүсэл мөрөөлн биелэх баяртай мөчөд эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Мөрөөдөл бүхэн бэлдээ. Ингээд энэ айлтайг авч тавьцгаад тэрэг гэрээ ачаад явцгаа. Атганчлоо ингээд мөн тэгээд энэ хулгай юм байна гэж үнэлээд юм. Мөрөөдөл бүхэн бэлдээ. Хүмүүс минь мороо. Ээж олох юм.